Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн П. Батчимэг нарын 9 гишүүнээс 2025 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хувьд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын их хурл 2026 оны 5 дугаар сарын 28-29-ний өдрийн чуулганы нэгдсэн уралдаанаар хилцэж эцсийн хэлэлцүүлэлт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын ороонд шилжүүлсэн мэлээ. Байнгын ороо 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хилцсэн бөгөөд Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 44-р зүйлийн 44-ийн 5 дахь хэсэг заасны дагуу ажлын хэсгээс боловсруулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төслийг хилцэж дараах санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн уралдаанд танилцуулж байна. Үүнд 1. Хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох хууль тогтоомж Монгол Улсын замын хөдөлгөөний дүрм, мопед, түүний төрөлд хамаарах скутер болон тэдгээртэй адилдах тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх эрх зүйн зохицуултыг боловсронгуйлгаж холбогдох журмыг шинжилэн батлах. 2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх олон нийтийн мэдээллийг мэдлэгийг нэмэгдүүлэх, хэрэглээний зөв соёлыг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын засгийн газар мөн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгох зэрэг асуудлыг тусгасан болно. Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 24 дахь хэсэгт заасны дагуу тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томилго гараагүй тул анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх гормын саналыг байнгын ороонд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 52.6%-аар дэмжсэн болно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төсөл болон хууль зүйн байнгын орооны санал дүгнэлтийг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын гишүүдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төслийг хилцэх талаар хууль зүйн байнгын орооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсан явдал баярлалаа.